Нэг амьсгаагаар. All you studs and your duds and your ladies is fly. Grip the moment. Гашуудж ява уулч эмхтэй. Өөрийн гараар хүний махаар борц хийдэг цуврал алуурч. Мөн хоёулангийн өхүүлгийг хүссэн зэрлэг байгаал. Тийм ээ. Энэ бол Apex 2026 оны кино. Ингээд үйл явдлын өрнөл рүүгээ шууд орцгоё. No time to rest. Бидний түүх Норвегийн алдарт Trollwall хэмээх дэлхийн хамгийн хэцүү босоо хадны нэг дээр эхэлнэ. Саша уулын хажууд өлгөгдсөн жижиг майханд сууж хуруунд дээрх шархнуудаа болгоомжтой нааж байлаа. Түүний авиралтын хамтрагч Томми сэрэхэд Саша шууд л бэлтгийг хүснэ. Тэд хэдэн өдрийн турш уулын оргил төрөх гэж оролдож байгаа нь юм. Хоёулаа хэрэгслүүдэд зүүж хамтдаа авирч эхэлнэ. Тэд үнэхээр л чадварлаг уулжид байлаа. Мөн энэ зүйлдээ үнэхээр дуртай хүмүүс. Ууланд маш олон жил авирсан болохоор энэ асар том хаад тэдний хувьд бараг л гэршгэн л санагдана. Гэвч Саша нэг л газартаа дахин алдаа гаргадаг. Тэрээр хөл алдан доошоо унсаар л байдаг. Яг өмнө нь болсон тэр л нэг хэсэг дээр дахин давцаар. Тэрээр дахин тэнцвэрээ олж ахин оролдноо. Гэхдээ дахиад л бүтлгүүтэн. Томми түүнийг хараад яарах хэрэггүй, айжмаар хий гэж хэлдэг. Гэвч Саша зогсохыг хүсэхгүй байлаа. Тэрээр оргил төрхийг маш ихээр хүсэж байсан нь энэ юм. Гэтэл удалгүй тэнгэр муудаж эхэлнэ. Томми ч шуурга ирж байгааг анзаарч цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж хэлнэ. Авиралтаа зогсоох хэрэгтэй ч гэж шаарддаг. Харин Саша ихэнтэй зөвшөөрөхгүй. Гэвч цаг агаар улам муудаж нөхцөл байдал үнэхээр аюултай болсон байсан тул тэр эцэст нь бууж өгдөг. Ингэснээр тэд майхандаа буцаж орно. Тэнц Томми сэтгэлээ нэн ярилцсан. Би дахиад хэдэн удаа ингэж авирч чадхаа мэдэхгүй байна. Ууланд гарах бүртэл аз нь дуусаж байгаа мэт санагдаж байна гэж хэлдэг. Тэгээд халааснасаа азын луужингаа гаргаж ирдэг. Гэвч Саша үндэнд дургуутсан луужинг нь гарнаас нь цохиж унгаадаг. Гэсэн ч тэр Томмигийн хэлэх гэсэн зүйлийг мэдээж ойлгож суудаг. Томми үргэлжлүүлэн би үүнийг одоо чайралдаг. Би чамааг ч сайралдаг шүү. Гэхдээ чи үүнийг яаралтгүй удаан тайван хийх хэрэгтэй байна гэж хэлдэг. Эцэстэн тохиролцсон шуурга өнгөрсний дараа буцаж ирээд оргил түрхээр шийднэ. Томми чи тайван байвал би чамд амлаж байна гэж хэлдэг. Ингээд тэд уулнаас бууж эхлэх мөчөд замын тунд гинэд хад чулуу нурж эхэлдэг. Томми Саша тандан хад руу наалдаад толгоогоо хамгаал гэж хашгирна. Саша ч хад руу наалдан өөрийгөө олсоор бэхэлдэг. Гэвч дараагийн мөчөд дээрэс нь бүр том чулуу унаж эхэлдэг. Томми түүнээс чи буух олсны зангилаагаа хийсэн биз дээ гэж асууна. Харин Саша юу ч бодлгүйгээр тиймээгээл хариулчихдаг. Гэвч Саша доошоо харсан мөчөд аимшигтай үннийг ойлгоно. Тэрээр зангилаагаа хийгээгүй байдаг. Тэр хүлээгэж хэлээд засах гэж оролдох яг тэр мөчөд асар том чулуу Томмиг мөргөж ухаангүй болгочихдаг. Мэдээж Томми олсны үзүүрт дүүжлэгтэй үлднэ. Ямар ч хөдөлгөөнгүй. Ингэснээр тэр хоёулангийн доошин татаж эхэлдэг. Саша түүний олсыг барьж аваад "Сэрэж Томми" гэж хашгирна. Асар том чулуунд зохигдсны дараа мэдээж тэр сэрэхгүй шүү дээ. Хүний жин хитрхи хүнд байлаа. Саша нэгэн зэрэг өөрийгөө ч Томмиг ч барьж дийлэхгүй гэдгээ ойлгодог. Тэгээд тэр хамгийн хэцүү сонголтыг хийж олсыг тавьдаг. Тэр Томмиг нүдэн дээр доош унахыг харин өөрөө хаднаас зуурч үлдэнэ. Ингээд түүний хамгийн хайртай хүн уулын гүн алга болно. Энэ бол киноны бүх үйл явдлын гол шарх юм. Зөвхөн хайртай хүнээ алдсан явдал биш, харин үүний цаадах асуулт нь Саша үнэхээр тавихаас өөр аргагүй байсан уу? Эсвэл тэр хитрхи эрт тавьчихсан уу? 5 сарын дараа Австрали улс Саша ганцаараа машинаа жолоодон цөлийн дундор вандараа цэцэрлэг түрээлэн рүү явж байлаа. Түүний хажуугийн суудал дээр Томмигийн азийн луужин чивтэн. Гэвч замд нь интернетэн тасарсан тул GPS нь ч ажиллагаа болчихдог. Саша газрын зураг ашиглан цааш явах чиглэлээ олдог. Орой болоход тэр буудлаж майхна барин тухлана. Гэвч ганцаараа байх тэр мөчөд Томмитой холбоотой байсан дурсамжууд нь сэтэрч тэрээр гуниглаж эхэлдэг. Өрн солигдож маргаашин Саша байгаль хамгаалагчийн постн дээр очноо. Ажилт нь түүнийг ганцаараа аялж байгааг хараад шууд анхааруулна. Энд хүмүүс ганцаараа ирдэг ч гэхдээ буцаж хизээч ирдэггүй шүү. Шалтгаан нь энэ бүсэд учран талигдаагүй олон хүн сүүлийн үед алга болсоор л байсан юм байна л да. Тэрээр үргэлжлүүлэн Сашагаас хаашаа явж байгаагаа хэлээгээд бүртгэл дээр гарын үсэг зурхыг хүсдэг. Саша ч нэг их хэмээрэлгүй гарын үсгээ зурчгаад аялалаа үргэлжлүүлнэ. Дараа нь тэр хэрэгтэй зүйлс авахын тулд шатгуун түгээх газар зогсдог. Энд нь хоёр нутгийн анчин түүнийг анзаарч шууд яриа өдөж эхэлдэг. Тэдний нэг нь бүр Сашагийн биед хүрч өгзгөрөө налгадахад Саша мэдээж дургуутсан. Гэвч асуудал дамжирхаас өмнө дэлгүүрт байсан өөр нэгээр тайван оролцож тэднийг явуулна. Тэр хүний нэрийг Бен гин. Тэр өөрийн гараар хийсэн үхрийн махан борцоо нэмж борлуулахаар энд ирсэн нь энэ байв. Бен Сашагаас тэдний гаргасан ааш аврын төлөө уучлал гуйна. Саша ч намайг хамгаалах хэрэггүй байсан. Би өөрийгөө
хамгаалж чадна штэ гэдэг. Бен хариуд нь зүгээр л толгой дохин ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр гараад явчихдаг. Саша түүний хийсэн үхрийн махан борцноос худалдаж аваад гадаа гараад машиндаа суугаад газрын зургаа ширтэнэ. Учир нь GPS тохио байхгүй учраас хаашаа явах сайн мэдэхгүй байгаа нь энэ л дээ. Түүний хажууд Бен ч зогсож байх бөгөөд Бен рүү хараад Grand Isle Nerves руу явах замыг зааж өгч чадах уу гэж асууна. Бен хариуд нь хэлбэр замаар явах уу? Эсвэл хэцүү замаар явах уу? Хамгийн сайн замыг нь хэлээд өг. Бен эхлээд энгийн замыг зааж өгөөд дараа нь өөрийн замыг санал болгодог. Арч чулуутын хавцлаас эхлээ. Ойролцоогоор 9 км явсны дараа зам салгаас өмнө голын хажууд нэг буудлах газар бий. Ихэнхдээ хүн байдаггүй. Олон хүн ч тэр газрыг мэдэхгүй гэж хэлдэг. Цаашаа за ойлголоо гэд шууд л цонхоо хаагаад замдаа гардаг. Өрнөс солигдож шөнө болсны дараа Саша машина зогсоож хэрэгслүүдээ цүнгэндээ хийж эхэлдэг. Гэтэл яг энэ мөчөд шатхуун түгээх газар дээр таарсан нөгөө анчид хэд хэдэн хүн дагуулan ирнэ. Тэд арх ууж ойролцох газар нь буудлахаар шийднэ. Тэд Сашатай дахин ярих гэж оролдоно. Гэвч Саша тоохгүй. Машинда буцаж суугаад төгснөхийн дараа тэд Сашатай дахин ярилцахыг оролцоор л байдаг. Саша машиныхаа хойно нэвтэж хэдэн цаг өнгөрнө. Энэ үед нь тэд инээлдэж ууж хөгжилцөөр л байлаа. Эцэст нь Саша нойрондоо дийлдэн унтчихна. Өглөө болоход ашгүй анчид аль хэдийн явчихсан байдаг. Ингээд энэ өдөр Саша заваараа цаашаа аялалаа үргэлжлүүлэхээр бэлдэнэ. Голын урсгал маш хүчтэй байсан ч тэр ямар ч асуудалгүй заваа удирцдаг. Учир нь энэ бол түүнийг алахыг хүссэн орчинд амьд үлдэж сурсан хүн шүү дээ. Тэрээр бүхий л амьдралаа аюултай байгальтай тэмцэж өнгөрөөсөн юм. Саша цааш явсаар Blackstone Bay гэдэг газар хүрнэ. Тэндээ майхнаа барьж зэрлэг амьтад хүрэхээс сэргийлж цүнхээ өндөр модонд үлгэн. Дараа нь өнөөх Бэний хэлсэн үхрийн махан хатамлыг амталж үзээд үнэхээр амттай байгаад нь гайхширна. Ингээд удалгүй гэгээ тасарч Саша амархаар хэвтэнэ. Өглөө нь Саша майхнаасаа гарч ирэхэд түүний цүнх алга болсон байлаа. Өлгсөн модныхоо эргэн тойрноор хичнээн хайсан ч олж чаддаггүй. Зүгээр майхандаа аваад хончихгүй хоол, утас бүх хэрэгтэй зүйл нь алга болсонд Саша санаа алдан майхан руугаа буцна. Гэтэл майхан дотор нэгэн могоо байх бөгөөд түүн рүү эсгэрч эхэлдэг. Саша ч зочин ухарч зүхтаан хол зогсно. Тэрээр цаашаа явахаас өөр аргагүй болж завиндаа буцаж сунаа. Тэгээд голын дагуу доош сэлүүрдэж эхэлдэг. Явж байх үед нь голын хажууд нэгэн цэнхэр зав уяатай байхыг олж хараад тэнд зогсоод өөрийн заваа уяад тэрээр жим даган өтгөн зам руу орно. Тэрээр удалгүй явсаар нэгэн хүнтэй нүүр тулсан нь Бен байдаг. Бен ч илдэг инээмсэглээд Сашаг угтаж чи хүрээд ирч чаджээ гэж хэлдэг. Тэрээр өргөжлүүлэн энд байгаа газар чин таалагдж байна уу? Саша өөрт нь юу тохиолдсон аялын хэрэгслүүд нь алга болсон тухай ярьж өгдөг. Гэтэл Бен энийгэд магадгүй сарсан багваханууд авчихсан бах уу? Тэд жижигхэн сарвгаараа байнга мессеж үчиж утсаар ярьдаг тул одоо ч утасны чин төлбөр тэнгэрт хатсан байх уу гэж хошигнона. Бен Сашад санаа зовох хэрэггүй. Өөрт хэрэгтэйгээс үргэлж илүү зүйл авч явдаг болохоор хуваалцахад баяртай байна гэж хэлдэг. Тэрээр үргэлжлүүлэн Сашаг өглөөний цай заавал идэх хэрэгтэй шүү гэж хэлээд өөрөө хоол бэлдэж эхэлнэ. Хоол бэлдэх зуур Саша Бенээс үхрийн махан борцны талаар асууна. Бен ч гайхах зүйлгүй би өөрөө идэм үү? Маха өөрөө хэрчиж атаагаад ялаа хөрөхгүй газар хэдэн 7 хоног хонуулаад л болчихдаг. Үнэхээр сайн уурах шүү гэж тайлбарладаг. Саша шатхуун түгээх газраас нэг уутыг худалдаж авсан. Амт нь үнэхээр таалагдсан шүү. Үүнийг сонсоод Бений царай шууд гэрэлтэн. Тэр үнэхээр баярлсан мэтэл харагдана. Яагаад энэхүү борцоо Жено гэж нэрлсэн юм бэ? Энэ бол миний ээжийн нэрээ. Энэ мөчөд Бений нүүрний хувирал төрхөн зур өөрчлөгдсөн ч тэрээр дороо сэдвээ өржүүлж Саша дутсан л болгоно. Тэрээр энийг хардаа энд модноос усыг шууд л гаргаад авчихдаг. Саша түүнээс хаанаас ирсэн хүн болохыг нь асуудаг. Учир нь Бен Австрали хүн биш байдаг. Чи Англиас ирсэн үү гэж таамагладаг. Бен ч зөв гэдгийг нь хэлээд түүний ээж түүнийг баг багт нь Австралид авчирсан. Харин чи амьдралынхаа хичнээн жилийг каяк завинд зориулж байгаа вэ? Би ер нь бүх зүйлээс л жаахан хийдэг л дээ. Бен түн рүү хараад инээснэ чиний туршлагаас харахад чи зөвхөн ууланд л байдаг бах. Би чиний тухай бараг л аль хэдийн мэдчихэе шүү гэж хэлдэг. Миний уул дууссан. Одоо дахиж ууланд авиралт хийхгүй. Бен үнийг нь салалт гэж ойлгоод хуучин найз залуучин уулыг чи авчихсан байна тийм үү? Харин чи гол мөрөн бараадад байгаа юм уу? Саша хариу дуурсангүйд Бен хитрхи хувийн зүйл асуусандаа уучлалт гуйдаг. Тэгтэл Саша өмнөх шин буудлаж байсан газар дээр нэрсэн анчтын тухай ярьж өгдөг. Бен ч толгой дохин чи яг зөв арга хэмжээ авсан шүү. Чи яаж мэдж байгаа юм бэ? Би тэнд байсан. Ганцаараа байгаа эмэгтэйд тусламж хэрэг болж магадгүй гэж бодсон учраас л очсон юм. Гэхдээ чамд огт тусламж хэрэггүй юм байлээ. Би чамайг анх уулзсан мөчөөсөө л онцгой хүн гэдгийг чи мэдсэн. Учир нь чи манай ээжтэй дэндүү адилхан. Энэ мөчөд Саша тавгтай хоолой тавиад би явах хэрэгтэй боллоо гэж хэлдэг. Гэтэл яг тэр үед Саша Бэний бугуувчийг харахад тэр нь Томигийн бугуувч байдаг. Саша үүнийг харангуудаа даруй зочиртон Бэн түүнийг ажигласаар ирсэн нь тодорхой байгааг анзаардаг. Гэтэл
Тэгвэл Бен маш тайвнаар надад таалагдсан юм уу? Буцааж явахыг хүсэж байна уу? Гэж асуунгаа өөрийн хорогдох байрлуугаар орж удалгүй Сашагийн цүнхийг ч мөн шидчихдэг. Тэрээр дахин гарч ирэхдээ гартаа Арблейд нумсан болон чанга аригч барьсан байв. Тэгингээ Саша руу харан бүх юм чинь бүрэн байгаа. Харин уцаг чинь авч хайсан. Харин одоо би дуу тавина. Дуу дуусах хүртэл чи надаас аль болох хол зүгдах ёстой шүү. Тэгэд Бен дууга тавиад гинэт бүжиглэж эхэлдэг. Яг л энэ бүхнийг тоглоом мэт харж байгаа юм шиг л байдаг. Mannequins say we breaking the moves. Breaking out and Саша цүнхээ аваад шууд гүгээд завин дээрээ хурж гол руу гарна. Дуу ажмаар холдож бүдгэрсэн чиг only here to make you. гинэт дуу зогсож Бен хөдөлж эхэлсэн чимээ сонсогдож эхэлдэг. Голын урсгал Сашааг маш хурдан авч явнаа. Бүр хитрхи хурдан. Тэрээр гинэт өндөрлөхөөс унаж толгоогоо хүчтэй хаданд мөрөгчдөг. Усны гадаргуу дээр гарч ирэх үедээ завин хол урсаад явж байгааг олж хардаг. Саша ч нойтон цус болсон чигээрээ арай гэж болсон өөрийгөө хүчлээд гүйж эхэлдэг. Гүйж байх хооронд нь өөрийнх нь ойролцоо хүмүүсийн дуу сонсогдно. Саша ч тэнд нь хүмүүс байгаа нь тодорхой гэж сэтгэн тусламж дуудаж тэр дуу гарч байгаа газар руу хад өөд авирч эхэлдэг. Эцэст нь орой дээр гарч ирэхэд тэнд нь юу хүн харин нэгэн утсан дээр бичлэг тоглогдож байдаг. Саша утсыг шүүрч аван дэлгэцнэр нэгэн гэр бүл харагданаа. Нэгэн хос хүүхдүүдтэйгээ хамт камер руу гараад даллангаа сайн уу бэ гэж мэдчилж байдаг. Саша аимшигтай зүйлүүдийг ойлгон энэ бол сороггүй алга болсон гэр бүлүүдийн нэг байлаа. Яг энэ мөчөд нумсам түүний толгойн хажуугаар эсгэрэн өнгөрнөө. Саша гүйж эхлэх мөчөд Бенч маш ойрхон дагаж байдаг. Тэрээр дахин харавхад сум Сашагийн цүнхэнд онож түүнийг тэнцвэр алдуулдаг. Саша гулсаж унан дахин гол руу орчихдог. Хүчтэй урсгал түүнийг нарийн хавцал дундуур чирэн авч явах бөгөөд энэ удаа тэр урсгалтай тэмцгээ болж өөрийгөө шууд л даатгачихдаг. Удалгүй ус нам 50 хэсэгт хүрч тэрээр ирэг дээр гарч чаддаг бөгөөд тэр хөлн дээрх шархаа шалгангаа өмнө нь бичлэг байсан газараас олсон утас нь унснаас болж эвдэрсэн байдгийг анзаардаг. Сашаач хуурай хувцсамсэж уур гэдэж усуунгаа цүнхнийхээ ёроолоос нулимс асгаруулгачаа олдог. Ингээд тэр дахин гүйж эхэлнэ. Гэвч тэр удалгүй хатан завсар хавчуулагдсан халиуны зулцаг болчихдог. Гэхдээ тэр юу хийхээ сайн мэднэ. Өөрийн хамгийн чаддаг зүйлээ хийн. Мэдээж авирна. Энэ удаа харин ямар ч хэрэгсэлгүй, олсгүй нэмээд шаргацсан хөлтэй. Даарч туйлдсан байсан ч тэр авирсаар л байдаг. Учир нь одоо түүнд өөр сонголт байхгүй шүү дээ. Эцэст нь Саша оргил төрж анх удаа тайван гихчин амьсгаа авдаг. Тэрээр дурангаа гаргаж ирээд эргэн тойрноо сайдар ажиглан өөрөөс нь нилээн зайтай Бэний зав байгааг олж хардаг. Тэгээд дурангаа эргүүлтэл тэр Бэнийг өөрлөө нь харж байгааг олж харна. Тэр бүр энийгээд л харж байдаг. Саша ч буцаад доошо өсөрч нуугдана. Тэрээр чимээгүйхэн Бэнийг явахыг хүлээдэг. Бүх зүйл нам хүн боломгц дахин болгоомжтой дээш авирч гарч ирээд эргэн тойрноо харна. Бэн аль хэдийн голын зүг хөдөлсөн байсан бөгөөд дурангаараа харахад тэр завныхаа ойролцоо усан цэлээл байж идэг. Энэ нь одоо Сашад олдож буй ганц боломжч байж магадгүй. Тэрээр ус руу чимээгүй орж зав руу сэлж эхэлнэ. Завнд хүрээд олсыг нь тайлах гэж оролдоно. Гэвч хит чанга уяатай байдаг. Арга шантарсан тэрээр нөгөө үзүрийг нь тайлах гэж усан дагуур ормогц хөл нь ямар нэгэн зүйл давчуулагдан тас хийн. Энэ нь нуусан баавган хавх байжээ. Сашагийн ойрлох дуу ойгоор нэг зураатна. Бэн тэр дороо сонсноо. Тэрээр уснаас гарч ирээд инээсээр Саша руу гүйн. Хавхны гинжиг шүүрэн авч Сашаг өөрлөгөө ортуулж татаж эхэлдэг. Сашаач нулимс асгаруулгач гаргаж ирээд Бенний нүрлүү шууд цацна. Бен ухран давилзаж орилж эхлэх мөчөд Саша нумсам руу гараа сунгах гэтэл Бен амжиж түүнийг барьж авдаг. Саша дахин шүршигчээ өргөхөд Бен аль хэдийн нумсам авчихсан над руу наадгаа шидэ гэдэг. Сашаач хэлсэн ёсоор нь хийнэ. Тэгээд Бен түүнийг хавхнаас суллаад уурлаж чичирсэн Саша чи үүнийг тоглоом гэж бодоод байгаа юм уу? Өө энэ тоглоом биш ээ. Ёслол. Тэрээр Саша хүлж орхиод Жимс санал болгоно. Саша түүнд чамд үнэхээр ноцтой асуудал байна шүү. Бен өөрийгөө өмөрөөд тэр Сашад аль хэдийн сонголт өгсөн гэж хэлээд би чамаас асуугаа үсттэй. Хэлбэр замаар уу? Хэцүү замаар уу? Сонголтыг чи өөрөө л хийсэн шүү дээ. Тэр шөнө ширүүн бараа асгарч байхад Бен ёслолын тухай ярьсаар л байдаг. Тэрээр бүр үргэлжлүүлэн зарим амгууд шүдэ ирлэн хурц үзүүртэй болгодгийг мэдхүү гэж асууна. Энэхүү өвдөлтөг төсвөрлөх нь насанд хүрсэн хүний ёслолоо гэж тайлбарладаг. Сашад өөр арга байхгүй тул түүнийг чимээгүй л сонсож байдаг. Маргааш өглөөн нь Бен түүний гарт гавзууж завин дээр гаргана. Бид хаашаа явж байгаа юм бэ? Би чамд дараа нь тайлбарланаа гэж хэлээд байгаль хамгаалагчийн бүртгэлээс нэрийг чинь олж дараа нь
нь интернетээр хайж үзсэн л дээ. Тэрээр троллболын ослын тухай уншсан байлаа. Томи маш туршлагатай уулчин байсан шүү. Зүгээр нэг халтраа дунчих хүн биш байсан л байж таараа гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Сашаг зориуд унгац юм уу гэж асууж байгаа нь л дээ. Харин Саша зарим зүйл зүгээр л тохиолдчихдаг. Бен ярьсаар байх зуур Саша хөлнийхөө дэрэгдэх төмөр дэгийг анзаарна. Ашиглаж болох зүйл шиг л харагддаг. Тэгтэл Бен Томигийн оршуулга ер нь ямар байсан бэ? Түүнийг чандарсан. Тэгвэл чи үнсийг нь тарахаар энд ирсэн юм уу? Яг тэр мөчид Саша дэгээрөө хөдлөнө. Үүнийг анзаарсан байна. Түүнийг шууд л гол руу түлхчихдэг. Дараа нь гинжигийн завиндаа холбоод хүчтэй урсгалаар чирсээр голын нөгөө тал төрдөг. Тэнд хүрээд тэр уулын авиралтын бүснүүд гаргаж ирнэ. Бид доош бох хэрэгтэй гэж хэлдэг. Сашад ямар ч өөр зам байхгүй тул чимээгүй л дагна. Тэд хамтдаа бууж иглэх үед түүнд өмхийн үнэр үнэртэж эхэлдэг. Дараа нь тэр юунаас өмхийн үнэртэж байгааг олж харна. Дээрээс дүүжлэстэй амьгүй ялзарч эхэлсэн зогцснууд. Бен түүнийг яг л аяллаа хөт шиг л дагуулж алхна. Тэрээр хэлэхдээ зарим омог аймгийнхан сүнсийг нь өөртөө шингээхийн тулд илгийг нь эздэгэ гэж тайлбарладаг. Гэхдээ жинхэнэ асуудал нь эхлээд сүнсийг нь таньчих бол ямар үнцэнтэйг нь ч мэдчихнэ гэдэг. Тэрээр утсан дээрх бичлэгт байсан Картерын гэр бүлийг дурднаа. Тэд бараг л эсэргүүцээгүй. Чамшиг бол биш. Тэр мөчөд хамгийн аимшигтай өмнө Сашад ойлгогдно. Бэний зардаг өөрийнх нь эдсэн үхрийн борц. Цогцснуудын хажууд өлгөөтэй байх боодолтой мах. Тэр бүгдийг л өөрийнхөө хөргөчдөөс хийдэг байж л дээ. Бэн нь хүний махаар хатаамал хийж шатгуун түгэх газарт зардаг байсныг нь Саша ойлгоно. Үүнийг ойлгосон тэрээр маш ихээр сандарч эхэлдэг. Харин Бэн маш тайвнаар тайвшир гэж хэлдэг. Саша маш намаг хоолоогоор чи маш аимшигтай зүйл тулсан юм байна гэдгийг би мэдэрч байна. Хүмүүс чамайг магадгүй маш ихээр шархлуулсан байх. Тэр үргэлжлүүлэн өөртөө тохиолдсон бүхний төлөө би чамаас уучлалт хүсье гэж хэлдэг. Бэн хэсэг дуугүй болно. Тэгээд амаа ангааж хийм шүтээ авч гаргана. Доорн байсан жинхэнэ шүтэн бүгд хурц үзүүртэй болгон ирэлсэн байдаг. Энэ бол миний өөртөө өгсөн насанд хүрсэн хүний ёслолоо гэж хэлдэг. Дараа нь Сашагийн гарыг амрууга хийж шүтээ тэмтрүүлнэ. Тэгээд гинэт холдон гүйж одно. Саша эргэн тойрноо харж байгаад нэг эмэгтэй зургийг олноо. Гэвч сайн ажиж амжаагүй байтал Бэн буцаж ирнэ. Тэр Сашаг улам гүн агууруу чирч аваачдаг. Тэнд нэгэн төхөөрөмж ашиглан бүр хоёр бугуугаар нь дээш дүүжилж өлөгдөг. Дараа нь гар хийцэн давстай шингэн сав гаргаж ирнэ. Тэр нөнөөх борцоо хийхэд хамгийн сайн зөөлрүүлэгч гэж тайлбарладаг. Сашач зураг руу хараад энэ чиний ээж мөн үү? Чамтай их адилхан юм аа. Тэр дөрөөл Бэний царай ховс хийгээд тэр намхан хоолоогоор ээж минь өргөлж Жэно Бэнод хайртай гэж хэлдэг байсан. Ингэж хэлэхдээ түүний хоолой яг л алсад байгаа юм шиг зөөлөн болдог. Ээж минь онцгой хүн байсан. Учир нь тэр хамгийн анхных нь байсан. Одоо тэр үргэлж надтай хамт байдаа гэж хэлдэг. Бэн өөр дээрээ энхүү зан үйлийг хийж шүтээ зорсон бөгөөд ээжийнхээ хэлгийг эзнийг ингэж илэрхийлж байдаг. Тэгснэ Бэн бүр Сашаг тэрврээд чамаагч бас надтай хамт байлганаа гэж шивэндэг. Энэ үед нь Саша Бэний чихийг бүхчээрээ хазнаа. Бэн өвцөндөө ойрлж арагш савлан ухрана. Тэр үед гинжин дүүжилдэг төхөөрөмжөөс мултарч Саша доош унчихдаг. Бэн цамцнаас нь шүүрч автал цамцсан ч мөн адил урагдана. Ингээд мултарсан Саша амжаад шууд л гол руу өсөрчихдэг. Бэн ч мөн адил араас нь өсөрнэ. Хүчтэй урсгал тэр хоёрыг хоёуланг хөрхрөө рүү чирэн авч явна. Замдаа Бэн толгоогоо хатанд хүчтэй мөргөж ашгүй ухаан алдчихдаг. Гэвч түүний оолс модны мөчөрт тэгэлсэн тул Саша одоо ч түүнтэй гинжээр холбогдсон хിവэрэ байлаа. Саша мэдээж өөрийгөө солох гэж оролдоно. Гэвч тэр чадсангүй. Тэрээр усан дагуур дахин шумбаж олсыг өөрөө тайлахыг оролдоно. Удалгүй ингэж зууралцаар хоёулаа усны гадаргуу дээр гарч ирнэ. Саша нэгэн том чулуу шүрэн авч гинжийг цохиж таслахыг оролцдог. Гинж огт тасрахгүй хэрээр яг тэр үед нь Бэн ухаан ордог. Саша түүний нүрийг ус руу хүчээр дарж живүүлэхийг оролцдогч гэвч Бэн түүнээс хамаагүй илүү хүчтэй шүү дээ. Тэрээр Бэнийг усаар чирсээр гинжээр нь хоолойг нь боохыг оролдоно. Гэвч Бэн түүнийг түлхэн унгаагаад хоёр гараараа хоолойг нь боомлж эхэлдэг. Ингэснээр Сашагийн хараа аажмаар бүрэлзэж тэр хүчгүй болсон мэд биеэ сул тавьдаг. Яг энэ мөчид Бэн гинэт хоолойг нь тавьчихна. Тэрээр Сашагийн нүрлүү ширтэнгээ Сашагийн нүрний ямар нэгэн зүйл түүнд ээжийг нь санагдуулжээ. Сашач энэхүү мөчийг ашиглан тэрээр Бэнийг хүчтэй түлхэн холдуулж газарт байсан чулууг шүүрэн аваад хөлийг нь дахин зохино. Бэн нүрлүү нь хүчтэй алгадахад Сашагийн хамаар хугарчихдаг. Бэн ч арай эдэн мөлгөж холдоод өмдөө урахад хөлийнх нь ясан хугараад ясанд гараад ирснийг олж мэддэг. Хөөлцөн хоёр бие биенээсээ зайтай шүн болтол хоёулаа л илсэн дээр хөвцөцгөн. Мэдээж хинэн ч хаашаач явж чадахгүй. Хоёулаа хоорондоо гинжээр холбогдчихсан шүү дээ. Шүн болоход Саша анх удаа сэтгэлээ нэн ярьж эхэлнэ. Би харанхуй болохоор сэтгэлээр маш их ундаг. Тэгэд өргөжлүүлэн Томи уулнаас унах үед юу болсон талаар бүхнийг ярьж өгнө. Томи унахдаа намаагч бас хамт уулнаас доош татаж байсан. Би өөрөө амьд үлдэхийн тулд Томигийн олсыг тавихаас өөр аргагүй болсон. Тэр үед би Томи
Томиг амьд үгүйг ч мэдэхгүй байсан. Намайг тэрмэн лууланд дуртай болгосон. Гэвч Том эсвэл тэлэхдээ өөрөө ууланд дахиж авирахыг хүсгэ болсон гэдгээ ч надад хэлсэн. Харин би түүнийг сонсоогүй. Зөвхөн оргил төрхийг л би түүнээс шаардаж байсан. Бен харин юу ч хэлсэнгүй. Дуугаал сонсдог. Маргааш өглөө нь Саша Бений шархыг харнаа. Шарх нь аль хэдийн ялзарч эхэлжээ. Тэрээр ойгоор буцаад явбал юу байдаг вэ? Юу л байв гэж дээ. Зам хүргэд ойролцоогоор 12 хоног ойгоор явна шүү дээ. Тэгвэл энэ унсан авцал руугаа дахиад авирах хэрэгтэй юм байна тийм үү? Гэвч чи зөвшөөрөхгүй бол би энд суугаад халбар чамайг алахыг хүлээгээс өөр зүйл хийхгүй гэж хэлдэг. Бен чи ёжтой нэгэд чи надгүйгээр энэ ханыг давж чадахгүй. Энэ хавцал руу хоёр хүн хамт авихгүй л болоо бүтэхгүй. Саша толгойд өхөн тийм учраас чи надад хэрэгтэй байна шүү дээ. Би чамайг чиглүүлнэ. Эрүүл хөлөнд чинь туслах татлагч бас хийж өгье. Чамд зөөрүүлж төр хамгаалах бүс ч хийж өгнө. Бид хоёрын хин хинэн амьд гарах цорын ганцаргаа нь энэ шүү дээ гэж хэлдэг. Бен хэсэг бодсны эцэст мэдээж зөвшөөрнө. Гэхдээ нэг нөхцөлтэй. Оргил дээр гармагц би чамайг шууд л суллаж эргчүүлээд болгоно. Гэхдээ чи хатан дээр байхдаа надад ямар нэг юм хийвэл би чамайг шууд л доош нь татаж унгаан шүү гэж анхааруулна. Дараа нь тэр Сашагийн гавыг тайлж тэд хөдөлж эхэлнэ. Саша ч төр хамгаалах бүс хийж татлахыг бэлдэн бүх цанглаг шалгаж дууснаа. Ингээд авиралт эхлэхэд Саша бүр хөл нүцгэн байдаг. Гэсэн чи ямар ч талаараа Бенээс хавгүй илүү уулчин байлаа. Тэр үргэлжил төрүүлж авирч дараа нь Бенийг араас нэрх тохио өгнө. Илүү өндөрт гарсны дараа Бен түүнийг харахгүй болсон мөчөд Саша Бений хамгаалах бүсийг эвдэхээр оролдоно. Гэвч Бен тэр даруй мэдэрч олсыг хүчтэй татан Сашаг доош савлуулна. Саша ч тэнцвэрээ буцаан олж яваад дахин авирсаар л байна. Авирч байх зуураа Бен асууна. Том явнахтаа нисэж байгаа юм шиг харагдсан уу? Саша юу ч хариулахгүй зүгээр авирсаар л байдаг. Бодлого дээр Бений харахгүй жижиг давцсан дээр гарна. Саша ч Бений олсыг ойролцох модны мөчөрт чимээг өхөн уйна. Дараа нь хамгаалах бүсийг ч суллаж эхэлдэг. Бен тэр дороо мэдэрч түүнийг буцааж татах гэж оролдоно. Гэвч энэ удаа зөвхөн хамгаалах бүс нь салж ундаг. Саша тэр даруй олсыг мөчрөөс тайлнаа. Ингэснээр Бен доошоо унан үхэд хийн одно. Одоо Саша хатан дээр ганцаараа үлдлээ. Олсгүй. Бүр ямар ч хэрэгсэлгүй шүү. Тэр мэдээж үлдсэн замаа ганцаараа авирч эхэлдэг бөгөөд нэг удаа бараг халтарч унахаа шихна. Гэвч зөвхөн хүсэл зоригийнхоо хүчээр хатнаас зуурч үлдэж чаднаа. Эцэстэн дээр оргил дээр гарч ирээд газар дуунан хэвтэн инээж эхэлдэг. Гэвч тэр инээд удалгүй өөр мэдрэмж болон хувирна. Тэрээр Бен Томи хоёрыг яг л адилхан алдчихсан шүү дээ. Хоёулаа л санаатай юм шиг л санагддаг. Тэр үргэлжлүүлэн олон цагийн турш харанхуй дундуур ганцаараа алхасаар л явна. Эцэст нь замаар явж байсан нэгэн аялагч түүнтэй тааралдаж машиндаа суулган Сашаг буцаан өөрийнх нь машинд хүргэж өгөхөөр явна. Маргааш өглөө нь Саша байгаль хамгаалагчийн харуулын байр руу буцаж очин. Тэрээр хамгаалагчид хандан би энэ бүх хүмүүсийг хаана байгааг нь мэднэ. Нэгийг нь ч үлдээхгүй шүү. Удалгүй энэ нэрийг улсын мэдээгээр гарна. Вандара үндэсний цэцэрлэг төрөлнгийн гүндэх нэгэн агуугаас дор хаяж 20 хүний зөгц олдсон тухай мэдээлэл нь. Олон жилийн турш хүмүүсийг сурггүй алга болгож байсан хэрэг өмнө нь зэрлэг байгаль эсвэл зэрлэг амьтдын дайралт гэж үздэг байж л дээ. Гэвч үнэндээ энэ бүхний цаана ганцхан хүн байсан нь тогтогдно. Олон жилийн турш хайртай хүмүүсийн хувьцааг мэдгүй явсан ар гэрийнхэн нь эцэст нь үннийг нь олж мэднэ. Өрнөс солигдож Саша далайн эрэг дээр зогсно. Тэрээр Томигийн азийн луужинг гартаа удаан атгаж зогсосноо. Аажмаар санаа алдан далаа руу шидснээр энэхүү кино маань дуусна. Тэрээр өөрийг нь өнгөрсөнтэй нь хүлж доош нь чангааж байсан бүх зүйлээ яг тэр далайд хамт үлдээжээ. Томиг тавьсан нь зөв байсан уу? Буруу байсан уу гэсэн насан туршийн гэмшил. Ингээд Apex киноны тайлбар ийхүү дуслаа. Таны бодлоор Саша зөв сонголт хийсэн үү? Эсвэл өөр арга байсан болов уу? Доор комент хэсгээр бодлоо хуваалцаарай. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарж сувгаад авах мартваа. Дараагийн итгэж сонь түүхээр дахин уулзцгаая. Bye bye. So you take explosive, get it out. Send your body to flight.